мөнгөний эрчимтэй хүмүүстэй ойр байх. Орчин орлогыг тодорхойлдог гэсэн юм үг байт юм байна. За тэгээд анхаарах зүйл дээр болохоор тийм ээ одоо үргэлж гомдолдог хүмүүс мөнгө байхгүй гэж байнга ярьдаг тийм одоо орчин нөхцөл. Тэг ийм зүйлээс бол хол байх юм байна. Тэг энэ зүйл бол бидэрт одоо хор болох зүйл юм байна. Харин түүний эсрэг сайн байна уу? Ирсэн сүгийн заяа мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээрээ уулзч байгаа баяртай байна. За ингээд өнөөдөр болохоор 2026 оныг аз хууршигтайгаар угтах талаар бүгдээр ярилцъя. Тэгээд утахгүй одоо шинэ он гарах нэ. Тэгээд шинэ ондоо одоо орхоос нь бид нар тийм ээ энэ одоо хуучин оноо яаж үтэх вэ гэдэг нь одоо маш чухал тийм ээ. А мөн одоо 2026 оны хэн үед бид нар одоо яах ёстой вэ гэдэг нь одоо маш чухал байд юм байна. Тэгээд энийг бүгдээрээ хамтдаа одоо сурцгаая. За ингээд эхлэе. За 2026 он маань ямар энергитэй жил юм болоо? 2026 он бол өөрчлөлт шилжилт шинэ боломж ихтэй жил гэж олон одоо зурхай судалгаанд дурддагдж ирсэн байна. Тэгээ хуучин хэм маяг нурж шинэ зам нээгдэж зоригтой хүнд боломж ирэх ийм одоо жил юм байна. Тиймээс бид аль болохоор тийм ээ одоо айцаа дагалгүйгээр тийм ээ хэрвээ айцаа дагвал боломж хаагдчихна. Тийм учраас айж имэлгүйгээр бэлтгэлтэй байх юм бол хувь шиг дээшлэх юм байна. За тэгээд дараагийн болохоор тэгээ шинэ юм орж ирэхийн тулд хуучин зүйл гарах ёстой гэж үздэг. 2026 оныг азтаа угтахын тулд эхлээд дараах одоо 3 зүйлийг зэгцлээрээ. За нэгдүгээрт гэр орноо зэгцэл. Хэрэггүй хувцас, эвдэрхий зүйл, ашигладгүй эд зүйлээ одоо тийм ээ гаргаж хайдаг юм уу? Эсвэл одоо сайхан зэгцлээд хэрэгтэй хүнд нь өгдөг юм уу? Ингэх юм бол одоо илүү одоо тийм ээ шинэ оноо сайн сайхан угтаж чадах нэ. За хоёрдугаарт сэтгэл санаагаа зэгцэлнэ. За энд одоо сэтгэл санаа бид нар зэгцэлнэ гэхээр юу гэсэн үг юм бэлэр тийм ээ? Гомдол, харамсал, атаархал гэд тийм ээ өөрөө мэдлгүй одоо бидний сэтгэлд хоримтлагдсан тийм зүйлүүд магадгүй одоо байгаа байх гэж бодож байна. А тэгэхээр тийм ч бас одоо би хэн нэгэнд гомдсон байна уу? Эсвэл одоо харамс ямар нэгэн зүйл учиргүй харамсаад явж гин үү? Эсвэл одоо атаархлын сэтгэл тэгээ явж гин үү гэд. Тэгээ энэ болгоныга тийм ээ өөрийнхөө сэтгэл рүү өнгөж хараад эдрийнхээ одоо тийм ээ аль болохоор одоо сэтгэлээ сайхан цэвэрлэж тийм ээ гэрэл гээтэй болгох нэ. За хоёрдугаарт нь харилцаа. За харилцаа гэхэлэр тийм ээ хүн хоорондын харилцаа. За таны одоо тийм ээ эрч хүчийг сордог ийм хүмүүс эргэн тойронд чинь байна уу? Эсвэл үргэлж гомдолтой ийм орчинд амьдарч гин үү? Тэгэд эдгээрийг тийм ээ эргэн тойроо сайн одоо хараад, ажиглаад хэрвээ тийм эрч хүчийг сордог ийм хүмүүс байх юм бол тэдрээс хол үргэлж одоо гомдолдог, тийм муу юм ярьдаг, сөрөг юм ярьдаг ийм одоо орчинд байгаа л тэр одоо орчноос холдож тийм ээ цэгцлэх юм бол шинэ жилдээ аз хувшигтай орж чадах нэ. За тэгээд шинэ жилийн босгон дээр хийх зан үйл 12 сарын 31-ний ороо гэдэг маш чухал мөч байдаг юм байна. За нэгдүгээрт нь болохоор маш юм тайван амгалан орчинд гар утсаа одоо холдуулаад цагаан лаас агаад за тэгээд өөрийнхөө одоо 3 хүслийг бичих юм байна. Нэгдүгээрт нь мөнгө, ажил, хоёрдугаарт нь эрүүл мэнд, сэтгэл, гуравдугаарт нь харилцаа, гэр бүл. За энэ шинэ жилдээ би одоо тийм ээ миний одоо би хичнээн төрөний мөнгө олох вэ? Ажил төрлөө яаж хийх вэ? Өөрийнхөө одоо биеийн эрүүл мэнд болоо сэтгэлийн эрүүл мэндийг яаж одоо авч явах вэ? Тийм ээ. За харилцаан дээр тийм ээ одоо өөрийнхөө найз нөхдөд харилцаа эсвэл одоо гэр бүлийн харилцаа энэ болгон дээр одоо анхаарч тийм ээ өөрийнхөө одоо хүслээ бичих нэ. За ингээд бичгтээ болохоор маш одоо товч тодорхой бичвэл маш сайн байдаг. За тэгээ энэ ингэж бичгтээ одоо хүслээ бичгтээ анхаарах зүйл юу гэхээр байгаасаа биш байгаа мэтэр бичнэ. Жишээлбэл 2026 онд би доктортой орлоготой сэтгэл тайван байна. Одоо байгаасаа баймаар байна гэх биш тийм ээ байна гэж ингэж бичих юм байна. 2026 онд би доктортой орлоготой сэтгэл тайван байна гэж ингэж бичих юм байна. 1-р сарын 1-ний өглөөд одоо аз дуудах ёсол гэж байдаг. За тэр болохоор яах вэ гэхээр тийм ээ жилийн эхний өглөө бол бүх жилийн чигийг тогтоодог гэж үздэг. За 1-р нь эрт босох аль болохоор тийм ээ нар мандахаас өмнө босвол бүр сайн. За 2-р тийм ээ усаар ариусгах. За энэ нь болохоор одоо гар нүр угаахдаа аз хэмэр над руу ирж байна гэж шивнэх хэрэгтэй. За ингэх юм бол тийм ээ одоо яг тэр 1 сарын 1-ний өглөө тийм ээ илүү одоо аз хувшигтай угтаж чадах нэ. Дараагийнх нь болохоор хувцлалт. Ямар өнгийн хувц өмсгөө гэдэг бас чухал байдаг юм байна. Цагаан өнгө бол одоо ариун эхлэл гэсэн юм утгатай. Шар өнгө бол одоо мөнгийг бэлэгддэг. Ногоон өнгө бол өсөлт хөгжилтийг бэлэгддэг юм байна. Тэгээд өөрөө тийм ээ аль болохоор ийм гэрэл гэгээтэй ийм дулаан өнгийн хувцыг ингээд сонгох юм бол
маш сайн байна. За дөрөвдүгürt нь болохоор за идж байгаа анхны хоол гэдэг бол маш чухал юм байна. За тэгээ мэдээж тийм ээ одоо хүн болгоныг энийг одоо дагаж мөрд гэж хэлэхгүй шүү дээ тийм ээ. А ер нь бол энэ дээр тийм ээ будаа, сүтээ цай, жимс зэрэг бол сайн байдгаа гэдэг бичсэн байна. За тэгээ мэдээж одоо анхны хоол сайн учраас тийм ээ аль болохоор биеиндээ зөөлөн ээлтэй хоол бэлдээрэй гэж миний хувьд хэлмээр байна л да. За тэгээ энэ өдөр болохоор тийм ээ уурлах, маргалдах, хоосон явах, өсвөлийн явахыг бол цэрлдэг юм байна. Дараагийн болохоор мөнгө, ажил, хувь шиг татах бодит аргууд. За тэгээ энэ дээр болохоор тийм ээ сая бид нар зан үйлийн талаарх юмнууд ярьлаа ш тийм ээ. Зан үйлээс гадна бодит үйлүүд одоо маш чухал гэдэг юм байна. Түүн дотор тийм нэгдүгээр төрөвчөө цэгцлэх, хуучин баримт ч юм уу эсвэл одоо янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юмнууд одоо төрөвчөнд байх юм бол түүнийгээ цэвэрлээ зэгцлэх юм байна. За магадгүй одоо тэр төрөвч маань одоо уран хайдаад одоо цоороод муухай болсон байх юм бол тэр цоорхоо төрөвчөө бол бас айлхаар солио сайн байна шинэ жил гарах үед. За 20-р нь болохоор 2026 оны 3 зорилго гэж хэлсэн шүү тийм ээ. Орлого, хувь хүний өсөлт, эрүүл мэндийн тал дээр ингэж зорилгоо тавина. 3-р нь өдөр бүр 10 минут төлөвлөн, бясалгах нь өөртөө анхаарна. За Аз гэдэг бол тийм ээ бэлтгэл, боломж, үйлдэл дээр ирдэг ийм зүйл. Зүгээр надад Аз ирээс өөр ямар ч үйлдэл хийхгүй тийм ээ. Ямар ч одоо төлөвлөлт, бясалгал, өөртөө анхаарах зүйлгээр Аз ирэх боломжгүй. Аз гэдэг бол бэлтгэл, боломж, үйлдэлээр тулгуурч ирдэг ийм зүйл гэдэг юм аа. За тэгээ саяны ярьсан зүйлүүд одоо дүгнээд хэлэх юм бол тийм ээ. За 2026 он буюу шинэ оноо угтахтаа тийм ээ. Одоо хувь шигтэй угтмаар байна гэдэг одоо энэ зан үйлүүдийг эсвэл энэ одоо бодиттой энэ саяны ярьцаа зүйлсүүд дагнаа гэдэг зүгээр хурс үсэг биш ээ. Тэгээ энэ болохоор тийм ээ сэтгэлээ цэвэрлэх, зорилгоо тодорхойлох, өөрийгөө бэлтгэх одоо үйл яц юм аа. Таны хувьд бол тийм ээ одоо 2026 онд юуг хамгийн их одоо хүсэж байна тийм ээ. Тэр талаар одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг комент хэсэгт бас бичиж олноо. За ингээд 2025 оноо яаж үдэж тийм ээ 2026 оноо яаж огтох вэ гэдэг талаар ингээд сая ярьлаа тийм ээ. Тэгээд дээр нь одоо та бүхэнд бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. За ингээд 2026 онд бол магадгүй тийм ээ одоо хүн болгон тийм ээ одоо элэг баян одоо сайнсхан амьдрах юмсан тийм ээ дутагдж гацх зүйлгүй сайнсхан амьдрах юмсан гэж магадгүй хүсэж байгаа ах тийм хүмүүс олон байгаа гэж бодож байна. За тэгвэл би одоо тэр хүмүүс зориулаад та бүхэнд зориулаад мөнгө татах 7 дадал гэж байдаг юм байна. За тэгээ энэ талаар одоо бас та бүхэндээ хуваалцъя. Тэгээ 2026 онд энэ зүйлийг суралцаад илүү одоо өөрийнхөө амьдралыг элэг баян сайн сайхан болгоход нь бас хувь нэмэр болох болов уу гэж бодож байна. За мөнгө гэдэг бол тийм азтай хүнд биш, зөв дадалтай хүнд удаан тогтдгоо. Тэгээ өнөөдөр та бүхэнд би 2026 онд бодитоор мөнгө татах 7 дадлыг одоо хуваалцъя. Хэрвээ та эдгээрийг тогтмол хийж чадвал орлогоо өсгөх суурь тавина гэсэн үг. За нэгдүгürt нь мөнгөө хүндэтгэх дадал. Мөнгө хүндэтгсэн хүнд ирдэг гэж үздэг. Хийх зүйл нь юу юм бэ гэхээр төрөвчөө цэвэр эмх цэгцтэй байлгана. Мөнгөнд дэвсгэртийг нугалж чихэхгүй. Тэгээ мөнгийг ямар нэгэн байдлаар одоо сөрөг муугаар ярихгүй байх хэрэгтэй байдг юм байна. За жишээлбэл өстө мөнгө юу юм бэ ч гэдэг юм уу? Алтар борт хөрөгч гэдэг юм уу? Юу гэдэг одоо ямар мөнгөний талаар ямар нэг одоо тийм сөрөг зүйл ярихгүй байх юм байна. Тэгээд өөртөө бол тийм ээ би мөнгийг зөв удирдах чаднаа гэж өөртөө хэлдэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт орлогоо бүртгэдэг дадалтай болох. Бүртгэж бичдэг мөнгө бол тогтдгүй юм байна. За тэгэхэд өдөр бүр орлого зарлага бичих. За дэвтэр дээр биш маа гэхэд одоо тийм ээ одоо гар утсан дээр суулгасан аппликейшн дээр бичих ч юм уу тийм ингэж одоо бичиж болох юм байна. Хэрвээ ингэж одоо бичиж тэмдэглэх юм бол илүү зарлага юун дээр гараад байна. За орлогоо нэмэхэд тулд ямар боломж харагдаж байна гэх мэтгээр ингэж харагдах юм байна. Тийм учраас ингэж бичиж тэмдэглэнэ гэдэг бол одоо маш сайн юм байна. Гуравдугаарт нь өөртөө эхлээд төлдөг дадалтай болох. За энэ юу гэсэн юм бэлэр ирсэн мөнгнөөсөө эхлээд өөртөө одоо төлдөг, зарцуулдаг байх хэрэгтэй юм байна. Ямар алхмуудыг хийх юм бэ гэхээр тийм ээ. Орлогынхоо 10-20% ямар ч байсан хадгалах. Энэ бол ерөөсөө тогтмол одоо хийх зүйл. Тэгээ хийх баян хүмүүс бол нийтлэг ийм одоо дадалтай байдаг. Дөрөвдүгээрт нь ухаалаг зардаг ийм дадалтай бол. За энэ юу гэсэн юм бэлэр хямд зүйлийг авах биш, үн цэнтэй зүйлийг одоо сонгох хэрэгтэй. За ингийн тулд тийм өөрөөсөө одоо 3 асуултыг асуух юм байна. Нэгдүгээрт надад үнэхээр хэрэгтэй юу? Ямар нэгэн зүйлийг авмаар санагдахтаа тийм ээ. Надад үнэхээр хэрэгтэй юу? Хоёрдугаарт энэ буцаад орлого олоход туслах уу? Гуравдугаарт урт хугацаанд ашигтай юу? Ингэж одоо асуух хэрэгтэй. Ийм одоо 3 асуултыг асуугаад хэрвээ үгүй гэсэн юм хариулт гарах юм бол түүнийг одоо хойшлуулах хэрэгтэй. Тавдугаарт нь өөрийгөө хөрөнгө оруулалт гэж харах дадал. Та хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол та өөрөө. Одоо жишээлбэл тийм ээ ур чадвар суралцах, ном унших, сургалтанд суух, эрүүл мэндэд анхаарах. 2026 онд бол
тийм ээ би үнэхээр одоо мэдлэгтэй чадвартай болноо. Ингэснээр би өөрөө бас одоо тийм ээ ашиг орлогыг нэмнэ гэсэн ийм одоо зорилго бас тавьж болно ш тийм ээ. Хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө та өөрөө гэдэг бол одоо энэ бол маш одоо чухал зүйл. За 6 дугаарт нь мөнгөний эрчимтэй хүмүүстэй ойр байх. Орчин орлогыг тодорхойлдог гэсэн ийм үг байт юм байна. За тэгээд анхаарах зүйл дээр болохоор тийм ээ одоо үргэлж гомдолдог хүмүүс мөнгө байхгүй гэж байнга ярьдаг тийм одоо орчин нөхцөл. Тэгээ ийм зүйлээс бол хол байх юм байна. Тэгээ энэ зүйл бол бидэрт одоо хор болох зүйл юм байна. Харин түүний эсрэгээр тийм ээ одоо сурч хөгждөг, боломж ярьдаг хүмүүстэй одоо ойр байх нь маш чухал юм байна. Эерэг, өөдрөг, сурч хөгждөг боломж одоо ярьдаг. За энд чи ийм боломж байна. Тинч тийм тэгээд их хүмүүс болох юм байна гэж ийм хүмүүстэй ойр байх юм бол одоо тийм ээ таны мөнгөний аз хувьшиг бол өсөх юм байна. 7 дугаарт нь тогтмол үйл хийдэг дадал. Их мөнгө биш, тогтмол хөдөлгөөн мөнгө авчирдаг. За жишээлбэл тийм ээ өдөрт 30 минут ур чадвараар сайжруулах. 7 хоногт нэг шинэ боломжийг нээх. Тэгээ сар бүр тийм ээ санхүүгийн дүгнэлтээ хийх гэх мэтлэнгээр. Тэгээ мөнгө гэдэг бол дуртай газараа биш, хөдөлдөг газар очдог. Энэ бол одоо маш чухлаа. За дүгнэлт гэх юм бол эдгээр 7 дадал бол зүгээр нэг одоо мухар сүсэг биш ээ. Тэгээ энэ бол үнэхээр одоо бодис шалгарсан юм зарчим юм аа. Тэгээ 2026 онд баян байх хэсэг нь таны дадлуудаас шалтгаалнаа. За тэгэхээр хүний дадал одоо зуршилтыг маш одоо чухал байх нэ. Сахилах бат гэдэг бол маш одоо чухал байх нэ. За тийм учраас тийм ээ таны хувьд тийм ээ аль саяны одоо ярьсан дадлуудаас аль дадлыг нь өнөөдрөөс эхэлж одоо хэрэгжүүлье гэж бодож байна. Тэгээ сэтгэл хэсэгт бас бичиж олно шүү. За ингээд өнөөдөр тийм ээ бүгдээрээ 2025 оноо яаж өтгөх вэ? 2026 оноо яаж угтах вэ? За ингээд 2026 онд элбэг дэлбэг тийм ээ одоо мөнгөний аз хувьштай байхын тулд бид нар ямар одоо дадлуудыг өөртөө хэвшүүл сурах вэ гэдэг талаар ингээд хамтдаа ярилцлаа. 2026 онд тийм ээ аз жаргалтай, баяр баясгалантай, эд мөнгөөр бэлгсэн ийм одоо сайхан жил байгаасай гэж та бүхэндээ хүсэж байна. За өнөөдрийн бичлэгийг эхнээс нь дуустал хамт байсан танд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстэй түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.